Есүс минь, онгод тэнгэр минь, аль нь чамаагүй над дээр хүрээ тэр. Хэр сувчиг. Тэр ахыг турш. Над дээр ирээрээ. Надад мөнгө хэрэгтэй байна. Тэхийн тулд та нар надад хэрэгтэй байна. Байхгүй юу те? Ирсэн үү? Одоо энэ тал нь онтурчвал Буддам налах тэнгэр минь Есүс минь мамаа минь шүү болоод байгаа. Мамма мия. Юу За сэрсэндээ бас мантай сэр. Яй, наадах холтуул та. Оо. За яахгүй шүү. Бурхан чинь байна. Мөнгөний бурхан. Чи сая мөнгө хэрэгтэй ингээд баахан бурхан цохон дуудаад байсан биз дээ. Би ирлээ. Энэ хартаа нилээн үнэтэй. За яз нэг 3 өрөө байрны мөнгө өгчээлөө та. Одоо бол 5 өрөө байрны мөнгө хүрнэ. Хөөе. Гэхдээ чи зарж болохгүй. Би энтэй буцаад явах ёстой байхгүй юу? Тэгэхээр та энэ бугуувч байгаа газар байх нь штэ. Тэгэхээр надад нэг юм санаа байна. Хоёлаа хамтран энийг би нэг өгөөшийн урд нь шидчин. Чи яриастай ажилтдаг толгой юу? Тэр мэдээж авна. Яагаад гэвэл ядуу ухаантай. Тэнгүүт та бугуувчныхаа хажууд очичихна. Тэр хүн айн. Тэгээд чинийг дуудах уу? Намайг дуудана. Би очино. Би мөнгө авна. Тэгээд би баяжна. Сэрлийн толгой. Тэр болтол та надад туслах нь дээ. Харин таны зорилго. Би нэг газраас юм авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрийг чи л надад авч өгч чадна. Тэр болтол чи нүгээр мөнгө оллоо ашиг айлаа. Надад тэрийг чи авч өгөх ёстой шүү. Тэгээд би бугуувч аваад явна. Заа юу? Тохиролцох уу? Тэгээ. Очиж юм уу? Чод ямар сони. Яасан? Адилхан ловер хийжиж. Хүү ингээл үзгээл хичээгээл эргэтэй сүнс байна гэж хэлж яхад чинь хичүүгээл. Тэгснээр тэнд ороод хүн мэдчих чинь л бугуувч гэлчих гэл. Гинэ чи тэр нөгөө нэг гэдэг арай их хийгээд байсан байхгүй юу да. Чи лойр хийж болно. Давхар даабалтаж лойр да. Чи эмгтэй сүнсээ гэж худлаа ярьдаг нь яа чи намайг эмгтэй гэдгийг мэдсээр хийж эмгтэй сүнснаа бугуувчаа гэс баримт 50 гэл 30к болно шүү дээ. Хүн чи айгуу тийм шуналтай байж болохгүй. Дараагийнхаа айл руу явъя. Өнөөдөр сүүлийн хосмостой. Сая яриа дутууд болчлаа. 50к гээд 100к гэж хэлээд 10 айлаар ороод одоо яг 10 айл. За. Тохирсон да тий? Тийм тохирсон да. За яа. За, орч.